За танилцуулга ерөнхийдөө нэлээд дэлгэрэнгүй сайн болсон байна. Гэхдээ энэ дээр бас нэг анхаарах юмнууд байна. Энэ экспортын орлогоо уулуурхайн бүтээгдэхүүнээр бичигдэж байгаа алдаатай бичсэн юм шиг байна. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам маань бас улсын их хурл танилцуулж байгаа юм дээр жоо анхааралтай хандахгүй л энэ экспортын хэсгийг буруу бичсэн юм шиг санагдаад байна. Одоо тэгээд энэ түрүүн бас Сэдэрж гишүүн бас асууад байсан. Яг уулуурхайн одоо манай экспорт ингээ биржэд байгаа сайн өсөж байгаа юм байна. Гэтэл одоо уулуурхайг дагсан тээврийн салбар нь уналтаа харагдаад байдаг. Уулуурхайн биржээр худалдаа авалт хийж байгаа компаниуд нь өөрсдөө тээврээ зохицуулдаг. Энэ байдал чинь Монгол улсын одоо тээвэр хэрхэлж байгаа одоо 20 гаруй мянган жолооч нарт бас нэлээд хүн тусч байгаа тухай мэдээлэл бол ирж байгаа. Тэдний улсууд одоо банк санхүүгийн байгууллагаас зээлтэй, арилжааны банкудаас зээлтэй, зээлээ төлж чадахгүй хэмжээнд. За тэр худалдаа авалт хийж байгаа компаниудын тээвэрт оролцож байгаа компаниуд чинь өртгөөсөө доогоор үнийн санал өгöd байгаа байхгүй юу. Тэгтэл одоо уул нь одоо монополийн тухай хуулиар бол монополийн эсрэг хуулиар бол одоо эн чинь одоо бодит өртгөөс нь доогоор үнийн санал өгж байгаа зүйл Монгол улсын одоо бирж дээр шалгаруулаад байгаа асуудал гараад байгаа юм биш үү. Энэ дээр одоо ер нь бас одоо эдийн засгийн хөгжлийн яам маань ер нь ямар шоу бодлогож эн чинь нэг бүтэн ийм салбар тэр чигээр унах гэдэг унчаад байна шүү дээ. Маш олон одоо жолооч нар бол одоо зээлтэй, өртөө тэгээ зээлээ төлж чаддгүй. Зээлээ яг төлж чадахгүй нэхэр авж байгаа тээврийн үйлчлэгээний хөлс нь өөрсдийг нь өртгөөс нь бүр хэд дахин хуваар одоо бага байгаа ийм асуудал үүсэт. Энэ дээр одоо ямар асуудал байна вэ гэж. Энэ дээр ямар бодлого байж байна вэ? Энэ талаар нэг тайлбар өгөөч. Ажлын хэсгийн 5 дугаар микрофон. Анхоор сайд хариулъя. За уулуурхайн бүтээгдэхүүн экспорт бүгд биржээр харилцаж байгаа. За энэ бол ил тод байдлыг хангах, өрсөлдөөний хангах үүднээс хийж байгаа. За энэ бол их оновчтой бодлого гэдэг нь улам тодорхой болж үн байнга өсөж арилжаалагдаж байгаа. За тээвэр дээр энэ талаар бас мэдээлэл тодруулга авахад бол тендер нээлттэй тендер зарлаад хамгийн бага үн хэлсэн аж ахуйн нэгжүүд тээвэр дээр шалгарч байгаа. За эдийн засгийн тухайд бол тээврийн салбарын нийт 23.8% өсөлт үзүүлсэн байгаа юм. Буюу нийт эдийн засгийн 7.9% өсөлтийн 1.1 бүхлийг тээврийн салбар. Энэ бол уулуурхайн бүтээгдэхүүний экспорт бие хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Тэгэхээр нэг ийм л зүйл байдаг. Аж ахуй нөгөө бид чинь энэ нүүрс төрсөн томоохон ус төржилж явагдаад ялангуяа тээвэр дээр нэлээд нуглаа гараад тээврийн үнд нэг хэсэг айхтар өсөөд 2.9 хийгээд хөрөнгө оруулалтаа нөхдөг болтол асуудал үүссэн шүү дээ. Нүүрсний үн одоо тонн $300 дээш өссөн үед ямар ч үнээр хамаагүй одоо тээвэрлж тээвэр дээр тойрсон одоо нөгөө тойрог морог юу гэдэг лээ дээр бөмбөлөг гэдэг юмнууд үүсээд нэг бөөн хэл ам дагуулсан. Тэгээ нэлээд хатуу чангалгаанууд нэлээд хийцэн. Тэгээ бүх юм одоо тендерийн хуулийн дагуу ил тод явах ёстой гэдэг шахалттай. За тэгэхээр мэдээж тэнд бол шаардлагатай хэмжээс илүү ийм тон техникүүд бөөгнөрсөн байдаг. Ингээд өрсөлдөө үүсээд тээврийн үн дээр нэлээд их бага ийм тоо үзүүлэлт гараад байгаа. Тэгэхээр бид одоо бодлогоор төрийн өмчт 5-7 эрдэс 5-7-ог одоо тээврийн үнийг тэд гэж үн зааж тэдээр тээлэг гэдэг юм асуудал хөнтөх болчиход байна шүү дээ. За тэр нь өөрөө хэр хууль дүрмд нийцсэн зохистой гэдэг нь бас нэг эргэлзээтэй байгаа. За экспортыг асуудлыг эдийн засгийн хөгжлийн хариуцаад энэ ажлын хэсгийг зохион байгуулад ажиллаж байгаа. За экспорт бол ямар ч үсэн өдлөнгийн мөнөөс 60% бид нар өсгөөд авлаа. Тэгэхээр энэ түрүүн Сэдэрж гишүүн бас ярьсан өндөдөөс энэ урд говийн бүстойгоо тээврийн асуудал, жолооч нарын асуудалт холбоотой бид нар нэг энэ хуулиудаа нэг зэгслээд нэг газар дээр нь очиод оомт тээвэр, гайл, ухаалаг тээвэр, гарц гэдэг олон зүйлүүдийн асуудлууд. Бүтээн тэнд хийж байгаа боомтой бүтээн байгуулалт гэдэг ажлуудаа газар дээр нь очиж үзээ зохион байгуулалтын ийм арга хэмжээнд авъя гэж төлөвлөд ажиллаж байгаа. Тэгэхээр одоо бол энэ дээр нэг ингэх ёстойгоо ярьчих бас жоон тийм зохимжгүй байна. Ямарсан ажлыг ер нь шаардлага бол байгаа. Нүүрс маань манай хамгийн одоо төсвийн одоо гол суур нөгөө талаас хамгийн их одоо баялагын хуваарлтанд уулуурхайн бусад бүтээгдэхүүнээс хамгийн харьцангуй өргөн хүртээмж өгж байгаа юм салбар.
Нүүрс идэвчээд ирэхээр тээврээ дагаад энэ уулуурхаан хөр суулалт, өрөмдлөг, дисэлгээ энэ одоо барилга, худалдаа, үйлчлэгээ гэдэг Монголын бүхий салбарт их нөлөөлдөг юм онцгой бүтээгдэхүүн болчлоо. Тэгэхээр нүүрс буюу нүүрс дагсан эдийн засгт нөлөөллийг бид нар эрэг талд нь яаж байлгах вэ гэдэг бас арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээд тэр газар дээр нь ажиллаж яж нэг бодлого гаргандаа гэж бодож байна да. За Сорон зам болдог шүү. Нэмэлт тодруулга. За инфляц 11.5 гарахад ер нь 7.5% дотоодоос хамаарсан инфляц болчлоо. Нийлүүлэлттэй холбоотой инфляц өндөр байна гэдэг асуудал яригдж байна. За тэгэхээр одоо яг энэ чиглэлээр одоо манай эдийн засгийн хөгжлийн яам одоо бусад яамдууд дээр яг ямар тодорхой ажлууд хийгдэх гэж байна. Өөрөөр хэлбэл одоо ч дөнгөж 6 сар явж байна. Оны сүүлээр гэхэд энэ одоо дотоодын бараа бүтээгдэхүүнээс хамаарсан энэ инфляцийг яг тодорхой бууруулах боломж нөхцөл яг байна уу? Энэ тал дээр одоо төсөв мөнгөний хувьд тодтгол хийх шаардлага хэрэгцээ байна уу? Өгж байгаа татаас ч хурж өгнө үү гэдэг иймэрхүү бодлогын асуудал гарч ирж байна. Энэ дээр ямар хариулт байна? Ажлын хэсгийн 5 дугаар микрофон. Инфляцийн гол нөлөөлөл дотоодоос хамааралтай байна. Үүн дотроо мах, ногоон дотроо төмөс, гурил гэсэн 3 бүтээгдэхүүн. Дандаа дотооддоо бид нэр үйлдвэрлэж нийлүүл зохицуулж болох холцоотой бараантай холбоотой байна. За махны нийлүүлэлт нийслэл Улаанбаатар хот орон нутаг нөөцийн бодлогыг хариуцах юм хүнсний тухай хуулиар зохицуулттай. За энэ дээр жоохон алдаа гарсан, хангалттай эвлэж чадаагүй толботоогоор нийс хотод махны үн өссөн. За бас нэг томоохон шалтгаан бол энэ малын гос халдварт өвчин тэгцэнтэй холбоотойгоор нэлээд нийлүүлэлт одоо 20 цэрийн бүсд орчоод байна. Одоо Баян үлгийн ховдгоо болтой гэдэг Баруун аймагуд. Энэ бас нэлээд мэдээд нэмэлт ачаал үүсэх нь тодорхойлж байна. За Улаанбуудаа дээр их хурлаар батлагдсан 2 удаагийн хууль тогтоомжийн хүрээнд нэлээд салбарыг нэлээд хямраас Нэмэлт авах уу? За нэмэлт 1 минут 5 номерын микрофон. Ажлын хэсэг. Нэлээд асуудлыг зах зээлийн бужигнуулсан. За энийгээ бид нар их хурл засч чадсан. За өнгөрсөн жил урамш боловсруулалтыг нэлээд өндөр түвшин зардал гаргаж хийсэн. Энэ жилийн Улаанбуудаан тариалт нодлонгийн мөн үеэсээ эрс нэмэгдсэн. Тэгэхээр гурилтай холбоотой дотоод нийлүүлэлтийн асуудал энэ намар бол эвтэйхэн. За энэ жилийн одоо тариалт маш сайн амжилттай явагдлаа. Яг тариалтын үеэр байгаль цагуур таатай, чийг сайтай, соёолт их өндөр боломжийн байна. За төмөстэй холбоотой бас асуудлууд нэлээд үүссэн. Төмөсний одоо тариалт бас нэг хангалттай сайн бас нэмэгдэж чадаагүй. Тэгэхээр намар бол энэ төмөс үнсний ногоотой холбоотой нэлээд өнөөгийн үнийн өсөлтийг буулгах асуудал, импортоор шийдэхээс аргагүй байдлууд орох байх. За мах бол аяндаа ингээд энэ мал амлах 20 цэрийн ажил амжилттай зохион байгуулагдаад бид махны нийлүүлэлт аяндаа ингээд улирлаад агаад нийлүүлэлт нэмэгдээд үн тогтворч явах байх. Гурил Улаан. За Эрдэнэт гишүүн.